most cringe, bitch. Бодлого 1. Батад 10 см радиустай шилэн сав байсан бөгөөд уг савыг R радиустай бөмбөрцөг хэлбэрийн чихрээр дүүргэжээ. Түүний ах цогоо уг чихрүүдийг шоколадаар бүрхийг хүссэн ба чихрүүдийн нийт гадаргуун талбай хамгийн их байхын тулд R нь хамгийн ихтэй хэд байх вэ? Жиж радиус нь 0.5 см-аас их ба тэнцүү. А. Уг савнд хэдэн чихэр багтаж болох вэ? Б. Чихрнүүдийн нийт гадаргуун талбай хамгийн ихтэй байхын тулд чихрийн радиус ямар байх ёстой вэ гэдэг асуултанд хариулах болно. Уг бодлогыг анх сонсоход хэцүү байж боловч энэ нь яг үнэндээ маш хэлбэрхэн бодлого юм. Та бөмбөрцгийн эзэлхэн олдог томьёо, бөмбөрцгийн гадаргууг олдог томьёо байхад л болно. Бидэнд савын эзэлхэн 10 см гэж өгөгдсөн тул үүгээр бөмбөрцгийн эзэлхэн олдог томьёонд орлуулбал V-г тэнцүү 3.4 PR кубд орлуулад 4000 P хуваах нь 3 гарах ба энэ нь том бөмбөрцгийн эзэлхэн тул үүнийг 2 хуваагаад ойролцоогоор 2933-ны 33 см куб гарна. Харин нэг чихрийн эзэлхэн нь 3.4 PR кубтай тэнцэнэ. Савнд чихэр багслах үр ашгийг 64 гэж авсан ба энэ нь бөмбөрцөгт бөмбөрцгүүдийг хадгалах нийт эзлэгдэх эзэлхүүний хувийг илтгэнэ. Уг 64% нь тогтмол тоо биш бөгөөд судлаач нарын судалгааны дунджаар гарч ирсэн тоо юм а. Үүнийг ашиглавал савнд чихэр байж болох эзэлхэн нь ойролцоогоор 1339-73 см куб болно. Тэгвэл савнд багтах чихрийн тоог олохын тулд савны эзэлхүүний чихрийн эзэлхүүнд хуваана. Бөмбөрцгийн гадаргуун талбайг олохдоо 4 PR квадрат томьёогоор олдог бол нийт чихрийн гадаргуун талбайг чихрийн тоог тухайн чихрийн гадаргуун талбайд үржүүлж олно. Үүнээс үзвэл R нь хамгийн бага байхад нийт гадаргуун талбайн нийлбэр нь хамгийн их байна. Хэдий радиус их байхад гадаргуун талбай их байхч чихрийн тоо бага байх болно. Харин радиус нь бага байхад чихрийн тоо олон учраас нийт гадаргуун талбай мөн ч их байх болно.